Манай Монголын улс төрийг ойлгоход улмал хэцүү болоод байна. Нэг намаас гарсан төрийн 3 өндөрлөг нь одоо хоорондоо ил тодор зөрөлдөж эхэллээ. Гэхдээ энэ зөрөлдөөнөөс зарим нэг учир жансан тодрон гарч ирж байх шиг байна. Тухайлбал олныг эмзэглүүлж жигшил зэвүүслийг дөрүүлээд байгаа зарим нэг үйлдэлүүдийн тухай Монгол Улсын их хурлын болоод Ардчилсан намын дарга Зандаа хүүгийн инх болд ийм тайлбарыг хийжээ. Агтагийн дарга хэн томилдгоо? Ерөнхий сайд, прокурор хэн томилдгоо? Ерөнхийлөгч, шүүгчийг хэн томилдгоо? Ерөнхийлөгч. Би энийг томилдгоо. Энийг томилдохгүй. Тэгээ би энэ үйл хуулийн байгууллагад ажиллаж байгаа компани гар улсуудыг зайлуул гэж энэ улсуудад бол хэлсэн. За тэгэхээр утасны үзүүр хаана байгааг хэлээд гэлээ. Жирийн хүн биш жинкнээсээ дарга хүн ийхүү хэлсэн тул та бидэнд хэрхийг харахад үлдэв.